Намайг анх хоёрын Батбаруул гэдэг эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн төвтэй тэмцэх газрын мөрдөж алах хэлтээс тахал мөрдөгчөөр 2022 оны 4 сараас хойш ажиллаж байна. Тус ослын хувьд бол тухайн үед олон хүн шуугилдаад гэдэг ч юм уу дуу чимээ гаргаад ахаар нь ерөөд очсон. Тэгвэл 50 орчим насны эрэгтэй хүн ерөөд юуныхаа тээврийн эрсдлийнхаа хүрдэн дээр бол таталт өгсөн байдалтай байсан. Тэгээд тухайн үед бол тэнд байсан хүмүүс ерөөд айц самгарцсан гэдэг ч юм уу тиймэрхүү байдалтай байсан болохоор эхний ээлжинд ямар ч гэсэн энэ үнд эндгийн анх шатны туслалцаа үзүүлэх шаардлагатай юм байна гэж бодоод очсон байгаа. За жолоожийн бүсийг нь тайлаад ерөөд машинаас татаж гаргацсан байгаа. За машинаа татаж гаргахдаа тухайн хүн бол нэлээ биеийнх нь хувьд бол жоохон докторгоо таталт өгсөн байдалтай байсан. Тэгээ ямар ч эхний ээлжинд хажуу тийш нь харуулад за ямар ч нэг агаар салхи амьсгалуудыг гэсэн зорилгоор хажуу тийш харуулсан байна. Тэнд байсан хүмүүсийг холдуулж хэлж холдуулаад харамсалуулаад эндгийн анх шатны тусламж үзүүлсэн байгаа. За тухайн үед бас нэг манай нэг цагдаа алба багч байсан. Тэгээд мөн бас тэнд нэг эмнэлгийн ажилдаа явж таарад тэр хүн бас эмнэлгийн анх шатны тусламж масаа үзүүлсэн. Бас нэг эмч бас нэг сөүлөгч байсан байх. Тэгээд тэр эмчийн хувьд бол мэрэгжлийн эмч байсан гэж би өөрөө ойлгоод байгаа. Ягаад гэхээр тухайн хүн бол биеийн анх шатны тэр биеийн байдлыг үнэж дүгнээд өөрөө судсыг бариад тэгээд юу хийсэн баг. Тосол хийлгээд тэгтвэл тэр хүний татсан биеийн татсан тэр нөгөө чангарлал судраад биеийн байдлыг гараа жоохон тогтворчоод ухаан орох тийм тал руугаа. Өөрөө мөрдөгч гэдэг ажлаар бол за нэг 5-6 жил мөрдөгчөөр ажиллаж байгаа. Мөрдөгчийн хувьд бол нөгөө хэргийн газрын үзлэг дээр хамгийн түрүүж очиж анх шатны нөгөө хэргийн газрын үзлэг за нотлог байранд бүрдүүлэх гэдэг ч юм уу тийм үрдэн шалгах ажиллагаа явуулдаг болохоор иймэрхүү нөгөө дуулах мэдээлэл дээр их олон очижсэн. Тийм учраас гэдэг ч юм уу над илүү нөгөө ойр гэдэг ч юм уу айц сандрах асуудал нараа ойр. Хамгийн гол нь тэр манай тэр нөгөө тээврийн эрсдлийн жолоочнууд хамгаалах бүсээ зүүж авсан байсан. Өөр хүмүүс гэдэг ч юм уу тэнд байсан хүмүүсээс аль нэг хүмүүс тусгал байх мэдээж хэрэгтэй зам тээврийн ослог гарцсан эмнэлгийн анх шатны яаралтай тусламж үзүүлэх зайлшгүй шаардлагатай тэр иргэнийг хийн нэгэн гэдэг ч юм надаас өөр хүн хараад мэдээж хэрэг туслах шаардлагатай туслах байсан баг. Яагаад би түрүүж очсон гэхээр энэ хүнд одоо яаралтай төргөн тусламж үзүүлэхгүй бол одоо юу гэдэг эрүүл мэндийн амь насанд нь эрсдэл учирч байж болзошгүй гэдэг утгаараа би түрүүлж очоод ямар ч төрүүлж очиж эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай байна. Тэр ахыг бол эмнэлгийн машинд нь суудагч очоод тэгээд би өөрөө төрийн албаагч тангар өргөсөн албаагч учраас мэдээж хэрэг хэмж ямар шаардлага гарсан тэр бол туслах ёстой. Тийм болохоор одоо албан үүрэг гүйцэтгээд одоо хүний амнаас гэдэг ч юм уу хүн тусалсандаа бол маш их баяртай байгаа.